Сайн байна уу? Тархан сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. За үлжиж сайхан болж байна уу? Сайхан болж байна. Таны биелэгчин тонголог уу? Тонголог сайхан байна. Таны бие сайн байна уу? Сайн л байна. За. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Манай Малчин Ориол 2 телевизийн урилга ярилцлага гэдэг нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдөр манай урилгыг хүлээж авч Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгд орж та бидэнтэй хуучлах гэж байна. Манай урилгыг хүлээж авч манай нэвтрүүлгэнд оролцож байгаа танд үзэгчдийн өмнөөс талархал дэвшүүлье. За их баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид цаг үеийн сэдвээр ярилцсан юу гэж бодож байгаа. Тэгвэл одоо мэчин жилийн зуд гэж яриад байна. Зудтай байна, зудгүй байна. Одоо сүүлд бас нэр томьёо гараад ирсэн байна. Зудын эрсдэлтэй энэ төр гэж. Тэр одоо юу юм да? Ус цагуурын хүрээлэнгээс хийдэг нөгөө хөдөө аж ахуйн цагуурын салбарын ургамал, дулаан хангамж, хур тундсыг харьцуулсан. Тэгээд нөгөө малын тоо толгой, бэлчээрийн дац хүрэлцээтэй хамсруулад ингээд одоо цаашаа цаг хатуурвал зуд болох уугүй юу гэдгийг тийм одоо нэг шалгуур тогтоосон байт юм байна. Тийм ч яриагаар энэ жилээс хэлж яриад байх болж. Тэгээ ерөнхийдөө бол би зүгээр энэ жилийн өвлжилтийн байдлыг товчхон танд нэг танилцуулчих уу. За тэгье. Ер нь бол 2016-17 оны өвлийн анхны зас 9 сарын 23-нд орсон гэж үзэж байгаа. За өндөр уулсаараа бол тэрнээс өмнө мэдээж хэрэг 7-8 сар ч гэсэн хаялжил байдаг юм чинь. Ерөнхийдөө ахиухан шиг нутаг хамарсан цас бол 9 сарын 23-нд орсон. За миний нэг ярьдаг юм бол ер нь өвлийн цас анхныхаа цасны мөрийг дагдаг юм а гэж одоо манай хууччул малчин ардууд гэж ярьдаг байсан. Ер нь нутаг үзэж явдаг юм гэж анхны засыг. Тэгэхээр энэ жил бол Монгол орны баруун тал, зүүн тал, хойд тал гурвыг ингээд хүрээлээд анхны цас ахиухан орсон. За одоо ч гэсэн тэр янзаараа л дараагийн цас нэг тэгээд байх шиг байна. Дөнгөж өнөө өглөөний авсан мэдээгээр бол одоо баруун талаас нь ярих юм бол Увсын, Хяргас, Малчин, Завхны Отхон, Баянтэс за ингээл хуучин цастай л байдаг, хөөтөрчл байдаг газрууд цастайгаан байна. За Орхон Сэлэнгийн сав нутаг энэ Булган, Эрдэнэт, Сэлэнг, Дархан гээд энэ жил ахиухан цастай байгаа. Цас болгон эхнийхийг дагаад ороод байгаа. Одоо бас нэлээд нягтарсан байгаа байх гэж бодож байна. За Хөвсгөлийн нутаг бол нэлен хүтээх цастай. Ялангуяа зүүн тал нь харин бүр одоо Эгийн голын сав, Үүрийн голын сав нутаг Сантен руугаараа бол энэ жил харьцангуй их цас орж байгаа. За Дархтын хотгор яах вэ? Тэр улаа бол Эренчин цагаан нуур бол хүйтнэл байдаг, цастай л байдаг. Одоо хондоо өлийн даваа хаагдаагүй сайхан л байж байна. За зүүн тишээ нэлээд онцлог байгаа. Хинтийн нурууны өвөр бил одоо анхны цаснасаа эхлээд зун нь гандуу байсан учраас анхны цаснасаа эхлээл жаахан анхаарал татаж эхэлсэн. За зун гандуу байжгаад 8 сарын сүүлч 9 сардан бороо их ороод эргэлж ногоо хинзлээд араас нь цас болоод хүйтрээд одоо бол тэнд жаахан эвгүй. Ерөнхийдөө цаашаа мөс тогтцсон гэсэн үг. Тиймэрхүү юутай байгаа. Урчны байдлаар бол нэг онцлог юм гэхлээр огт гайгүй байдаг ховдын байтаг. Байтаг уулын тэрүүгээр бол энэ жил онцгойг цастай байгаа. Ер нь одоо 30 гаруй сантиметр зөвхөн цагуурынхаа өртөөний талбай дээр хэмжигдэж байгаа цас шүү. За тэгээд уул сархиагаараа бол мэдээж хэрэг их байгаа. Зарим газар талдаан хон гиздэж байна. За уул сархиагаараа морь гиздэж байна л гэж яриад байгаа. Тэг иймэрхүү л байна да. Ер нь бол 40 градус давж хүйтэрч байгаа газар алга байна. 28-аас 35 градус энэ саяын дурдсан нутгуудаар хүйтэн байгаа. Тэг ойрын 2-3 хоногтой бол тэнгэр сайхан байна. 12 сарын 3-4-ний үеэс дахид тэнгэр мууднаа гэсэн нэг ийм мэдээлэл өнөөдөр авлаа. Тэгээд энэтэй холбогдуулаад би бас өвлийн бэлтгэл одоо анхаарах зүйлүүдийг ерөнхийлөгч маань бас
малчин түмэндээ хандаж хэлэх үг байгаа болоо гэж таныг урьсан юм аа. За их баярлалаа. Ингээд цаг уурын мэдээллийн талаар цаг уур ямар байгаа бас энэ засварны байдал ямар байгаа талаар тодорхой мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Тэгэхээр ер нь бол цаг уур гэдэг бол байгалийн үзэгдэл. Тэг хэдийд чих цас орж болно, хэдийд чих хүүтэрч болно, зарим жил их хүүтэн байдаг, зарим жил их цастай байдаг, бага цастай байдаг, янз бүрэл байдаг, 100 гантай байдаг, одоо ногоо гардаггүй гэл. Тэгэхээр хамгийн гол юм бол одоо хүн зоны хувьд, бидний хувьд, малчин төмний маань хувьд, одоо малч удамтай монголчуудын хувьд ер нь нийтдээ төр засаг бүх газраа нэг бодох юм бэлтгэлтэй л байх асуудал. Үүнд л бэлтгэх. Тэгэхээр байгалийн үзэгдэл, байгалийн одоо энэ цаг агаарыг бид жолоодохгүй. Харин бид бол бэлтгэлээ хангах талд сэтгэл гаргаад ажиллаж болох юм байна. Тэгэхээр би хувьдаа зүгээр энэ аймагуд одоо аймагасаа л эхлээд яри улсын онцгой комисс энд одоо байгаа улсууд нэлээд ажиллаж явах шиг байна. Аймаг бүхэн энэ цаг агаарын байдал, энэ бүх зүйлдээ үнэлт хийж хурал хуваа хийх нь зөв байгаа. За аймагуд хийн. Тэгээ сум хамгийн гол одоо газар дээр иргэдтэй хамгийн ойрхон байгаа засаг захиргааны нэгж маань сум шүү дээ. Тэгэхээр сумд нь хуралдаад, иргэдийн хурал нь хуралдаад, эрнэ үйлжилт ямар болох нь, агуура тэр суманд хүндрэх нь, айл өрхийн бэлтгэл ямар байна. Бүх зүйлээ ярилцаад наривчилсан төлөвлөгөө гаргамаар байна. За манай багийн хурал гэж нэг сайхан хурал байдаг. Багийнхан цуглаад, малчид иргэд хуралдаад, багийн дарга нь одоо хурлаа хийгээд хамгийн ойрхон амьдралд их ойрхон шийдвэр гаргаж чадах хүмүүс бол тэд байгаа. Тэр хүмүүс минь одоо нийлж ингэж хуралдаж ярилцаасаа гэж ингэж бодож байгаа. Энэ үүднээс би зүгээр юу гэж хэлэх гэж байна гэвэл хүн ерөөсөө өөрөөсөө л эхлээл бэлтгэлээ хангуул их зүгээр баха. Одоо цасцууд орлоо, үйл их хэцүү боллоо гэж өглөө усаад хамгийн түрүүн бидний хийдэг ажил бол галаах сахаасаа эхлэн штэ. Тэ цайгаа чанахаасаа эхлэн. Тэгэхээр наад зах нь л одоо галаа асаахад гал асаах юм чинь хангалттай бэлэн байна уу? Миний хэлэх гээд байгаа юм бол энэ цасцууд болж байгаа энэ үед наад зах нэг сарын одоо нөөцтэй байх хэрэгтэй. Дунджаар 2 сарын. Ер нь хэцүүдүүл цаашаа бодвол тэрнээс цаашаа нөөцтэй байх хэрэгтэй байгаа. Тэгэхээр төлөө төлчний чинь нөөц ямар байна? Ер нь тэр айл иргэд одоо тэнд амьдарч байгаа улсууд энэ бэлтгэлээ хангах бол хамгийн чухал. Сумаасаа, аймгаасаа, улсаас одоо тодорхой хэмжээнд ус дэмжлэг байх л байх. Гэхдээ тэр дэмжлэг тэр бүр хүрч чаддгүй шүү дээ. Тэр бүр эзэндээ хүрч чаддгүй. Тийм учраас хамгийн гол шалтгааллах юм бол тэр айл өрхийн асуудал байна. Тэр багийн хурлаас гадна тэр айл өрхөд нэг ахмад байгаа. Одоо үгийн сонсдог хүмүүс байгаа. Тэр хүмүүс цуглаад айл өрхийн одоо тэргүүнүүд цуглаад тэнд байгаа одоо гишүүд бүгдээрээ цуглаад энэ тухайга ярилцах хэрэгтэй. За манай одоо гал төлш төлөө маань юу вэ? Аргал түйдэг газар бол аргал маань ямар байна? Мод төлөөтэй газар бол мод төлөө маань ямар байна? Бас зарим газар нь өрсөж байдаг байж магадгүй. Тэгэхээр энэ шатах тослох материал гэдэг тэр зүйлүүд маань ямар байна? Эхлээд галаа бодох хэрэгтэй. Гал байх юм бол наадах нь усаа уцалгаа цайгаа хаяад одоо нэг цай чанаад уун шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлд их тийм одоо бодох шаардлагатай. Би өөрөө одоо малчин айлын хүүхэд, малчин гэрүүл төрсөн учраас ер нь энэ цас борооны дараа гал төлн, галын бэлтгэл муутай байна гэдэг ямар байдаг вэ гэдгийг л өөрөө сайн мэднэ л дээ. Тэгээд энэ гал ноцоох барих тэр бүх талаа бодох. За цас орлоо, зуд зурхан боллоо. Хамгийн түрүүн хэрэгтэй гараад явахт л одоо гутал хувцснаас эхлүүлээл. Хамгийн түрүүн мууддаг юм чи одоо гутал шүү дээ, тийм ээ. Яг үнэ. Тэгэхээр энэ их өвлийн хүүтнийг одоо нэг өдөн хөөртөг өмссөн ч юм уу, аль эсвэл нэг бахиал гуталтай бол давахгүй. Наад зах нь одоо тань шиг юм өстэйдэл, сэлгээд өмсчих хэд хэдэн өстэйдэл, хувцас сунар, гутал хувцас маань ямар байгаа вэ? Тэр гэр бүлийн хүн, тэр хүүхэд хөгшдөө маань одоо хувцас ямар байгаа вэ? Ямар ч хүйтэн болсон гэсэн одоо өмсөд ингээд дулаан явж явах. Тэр одоо дулаан байдлаа алдахгүй байх, сандрахгүй байх. Ийм одоо хувцас сунар маань юу байна вэ гэл. Ингэж бодох хэрэгтэй байгаа. Энэ бүхний хүмүүс их тийм мэдээж зүйл ярьж байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ хүн хэлхээс наашгүй гэж. Хүн бүхэн одоо бид бэлтгэлтэй байгаа гэж байгаа л тэгээ шүн цас ороод ондог хаалгын дарцсан гарч чадахгүй зарим айл өрхөөрөө гарлаа гэж сууж идэг шүү дээ. Гараад ирдэг цас нь одоо яг тэр хоньны гэдсээр бишгүй хоньны нуруугаар татцсан хонь цасан дунд ингээд умбуцсан иймэрхүү байдалтай байдаг. Хамгийн түрүүнд хонь мал руугаа ороод нэг цасыг холдуулах гээл гэрийнхаа цасыг холдуулах гээл яаж сандардаг.
Хурд жоо мань ямар байна тийм ээ. Наад зах нь гэрээ тойруулаад одоо цас орцсон газар бол хойтлоос хаанасаа салхилдгийг тэр хавьд нэг жоохон цас овоолоод тэр хавьд нь ингээд тогтдог шүү дээ. Тиймэрхүү маягаар хурд жоо тэр цас масаа унгах тийм одоо багаж хэрэгсэл маань ямар шуухан байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. За дараачийн нэг юм бол мэдээж хүн босч ирээд одоо цайгаа уун хоол ундаа идэх хэрэгтэй. Тэгвэл нөгөө мах күнсний маань нөөц ямар байна. Ер нь тэр цай маань одоо ингээд нүдэд ингээд цайгаа хийхэд ер нь хэдэн одоо 7 хоногийн хэдэн сарын нөөц байна. Бид нар чинь цай хэрэг байгаа билээ. Тэгээ ер нь манай хөдөөнийхэн бол тийм тэжээллийг одоо тийм тэжээлтэй хоол хүнс хэрэгэлдэг улсууд шүү дээ. Ялангуяа Баруун аймгийнхан бол нөгөө замбаан гурил гээл шар тосон зуурсан одоо сайхан 10 гурил байдаг. Тэр маань одоо байна уугүй юу? Хэдэн шуудаа байна уу? Байхгүй бол энэ Улаанбаатарын зах аймгийн зах ер нь сумандч одоо зарж ил байдаг шүү дээ. Байж байгаа. Энэ бүхнийг яаж татаж авах уу? Яаж ойртуулах уу? Төвийн нутгаруу гэхэд чинь нөгөө цагаан тос, шар тос гэж цагаан тос, шар тос, хинти одоо шемэхэртэй тос мос гэл одоо бүгд л ийм сайхан зүйлүүдийг бид нар бэлддэг байхгүй юу? Тэгээд ингээд мах шөлөө их сайн бэлдэж авах хэрэгтэй. Уух одоо тэр ундаа ус одоо тэр бүх зүйл нь их ойрхон байх хэрэгтэй. Тэр боломжуудаа их сайн хармаар байгаа. За ингээд цайгаа уулаа хоолундаа идлээ одоо малаа бэлчээх болоо шүү дээ. Тэгэхээр малаа бэлчээхээр хаашаа бэлчээх үү? Хоньныг эдсээр татсан цастай байвал яах вэ? Одоо бүр нуруунд давж байгаа цастай байвал яах вэ? Зарим газар хангаад одоо ингээд нэг трактор шиг юмар ч юм уу юмар ингээд чирээд нөгөө нэг цасыг ингээд нэг холдуулаад нэг жаахан газар ийм хонь идчлэх ч юм уу мал идчлэх юм гаргадаг шүү дээ. Мэдээж одоо хол хөлийн одоо нөгөө бод болвол тэгээд яваад нэг ийм цавчиж бариад адуу энэ төр бол нэг яваад өгдөг. Гэтэл одоо бусад мал маань яах вэ гэдэг иймэрхүү асуудал байдаг. Хаана нэг жаахан дөрвөлжин газар гаргаад хаана жоохон цасын цэвэрлээд малаа нэг өдөрч болсон идчлүүлэх үү. Бэлчээртэй нэг өдөр болсон ч гаргаад нэг жоохон одоо өвс хэмлүүлвэл тэр нь хамаагүй илүү л одоо унцтай байдаг л да малда. Энэ бүх юма төлөвлөөд ингээд гаргацсан. Иймэрхүү байдлаар бид нар их нарийн бодмоор байгаа. Дээр нь одоо цас жоохон ороод хүндрээд ирэхэд би цас цуттай үед одоо хөдөө орон нутагт ажиллаж байсан, явж байсан, айлмтнаар явж байсан. Хэцүү юм их тохиолддог. Наад зах нь эм тан байдаг. Гараад ирэхээр цастай газар нэг 7 хоног тэр гялгар цасанд явахаар нүд нь бүгдээрээ өвдчихдэг. Нөгөө хар нүдний шил байдаг. Нүдээ бүгдээр оймсороо ботсон явж идэг ш манай зарим улсууч. Тэгэхээр одоо энэ хаа сайгүй л тэр нүдний шил байна. Тэр хар нүдний шил хэд хэдээр нь запасаар нь авчих хэрэгтэй. Тэрнийг нөөцлчих хэрэгтэй. Хүний санаанд ордгүй яг ирээд ингээд цасцууд болоход хүндрээд эхэлдэг тийм зүйл байдаг юм л да. Тэгэхээр настай хүмүүс хэд вэ тийм ээ? Даралтай хүмүүс хэд вэ? Жирэмсэн эмэгтэйчүүд юу вэ? Өвчин хуучтай улсууд маань юу вэ? Тэрнийгээр одоо сумын эмнэлэг багийнхантайгаа ярьж байгаад ойрхон дөхүүлээд ингээд авах хэрэгтэй. Цас ороод хүндэрчсний дараа л манайхан гэнт сэрсэн юм шиг боддог байхгүй юу? Та сая хэллээ шүү дээ. Одоо ингээд харин би саяын тэр одоо их цас орсныг сочир хүүтэрснийг бол байгаль эртхэн дохио өглөө. Энэ нэгэнт дохиогоо авсан бол энэ дохионы дагуу одоо ажиллах хэрэгтэй. Одоо энэ дохионы дагуу бэлтгэлээ хангах хэрэгтэй л гэж л одоо би хэлэх гээд байна л да. За тэгээ жоохон хол явыг бол унаа уншны асуудал. Нэг мороо бариад уйцсан бусдаа хүрч чадхаа болцсон л байдаг шүү дээ. Тэгэхээр яаж сэлгэж одоо ун хунаагаа ойрхон байлгах уу? Нөгөө аргамждаг, нөгөө чөдрөлдөг, нөгөө одоо ойрхон байлгадаг тэр зүйлүүд мань ойрхон байна уугүй юу? Өөр нэг зүйлийг бас бододгийг одоо манай хангаа газар тэгдэг голдоо өвсөө хадаад нэг газар ингээд одоо болоод ингээд орхичдаг шүү дээ нэг газар. Гэтэл маш их цаас ороод тэрлүүгөө хүрч чаддаг. Гэрт нь яваад ирэхээр одоо манад өвс байна л да хадлан байгаа бид нар одоо өвс хадгалаа бэлдсэн татаж авч чадахгүй байна. Тэгэхээр энэ дээр яаж татаж авах вэ? Нөгөө багтаага ярих хэрэгтэй, сумтаага ярих хэрэгтэй. Одоо би тэр сумын хурлаа хий. Тэр суман дээрээ одоо тэр малчтынхаа тэр бэлтгэлийг бэлтгэлийг хангахад нь тусал гэдэг энэнийг хэлээд байгаа. Одоо тэр өвс тос ойрхон тэгээ хураацсан байгаа бол айл руу н одоо дээр үйд суур гэж ярьдаг байсан тийм ээ. Суур руу н хот руу н татаж өгөө. Ойртуулж тавиа. Тэхгүй бол болохгүй. Тэр төлөөлш энэ бүх зүйлийг суурт нь дөхүүлж ингэж өгөх шаардлагатай байгаа. Ер нь яг өвөл сайхан үнэтэй болохоор би зүгээр боддог. Манай малчтуул жилийн 4 үйлрэл. Тэгэл ер нь өдөр шөнөгөл одоо маш их ажилтай байдаг улсалд. Тэгээ өвөл өнтэй үед бол нэг малчтын нуруу нэг өвөл нэг тийм ээ нэг тарган маха чанаад малаа хотлуулаад хадлангаа хийгээд авцсан ийм байхад бол нэг нуруунд тэнийж яадаг. Энэ жил бол бас энэ боломж бол бага байх нэ
гэж би хараад байна. Таны хэлдгээр нь баруун талдаа, зарим нутгуудаар зүүн талд одоо энэ цас их орцсон гэж байгаа энэ газруудаар энэ жил нэлээд хэцүү байх нь. Тэгэхээр орой суухтаа хүртэл одоо арьсаа илдээл сууж идэх шүү дээ, тийм ээ. Одоо энэ арьсны үн хөрөхгүй байх гэл байгаа бол одоо тэр хоньныхаа арьсыг сайхан илдээл сайхан өстэй дээлхийгээл тэгэл аваад сууж явах хэрэгтэй. Одоо тийм малчид олон болж байна ашгүй. Нэг талаас нөгөө муу юмны бас нөгөө сайн тал байна шүү дээ. Арьс шир үнэгүй болохоор өөрснөө ашиглаж хэрэглэх боломж нь их олдож байна. Өнгөрсөн 108 сард билүү Баян Хонгор аймгийн Баянлаг сумаар явлаа л да. Тэнд бөөр тэр халуун говьд одоо 3 тисийн залгаа нутаг дээр Эрдэнэ чулууных гэлд очисон чинь арьс шир үнд хөрхөө болжсон хэдэн сайхан нэхий илдээд энэ жил дээл хийх гэж байгаа цагаас сайхан бүр нуугсан цагаан юм болгоцсон сууж илээ шүү. Одоо нөгөө өхрийн шир бодын ширээр чи сайхан сур хийдэг. Нөгөө одоо зөвхөн сур биш, сураа бүр ингээд нөгөө одоо жирэм одоо ингээд томоод гэж ингээд манай нутагт бол ингээд тэгээд сүлжээ томох гэж ингээд бүр одоо тэр аргамж дээс одоо юу байдгийг тэр чин хийхгүй юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ одоо зах зээл нь болохгүй, үнэн нь болохгүй бол өөрсдөө сайхан юмаа хийгээд бүтээгээд тэгээд тэрнийг заавал өмхөөрүүлж муутгаж хаях хэрэггүй. Ер нь ярьдаг шүү дээ, малаас хаях юм байдаггүй гэж. Тийм ерөөсөө амьсгааг нь хүртэл ашигладаг гэж ярьдаг. Харин тий. Тэгэхээр үйлэнд гэхэд л эн чинь яг би сая Баян Хонгор аймгийн Баянлаг гэдэг урагш нь ярьлаа. Одоо өнөөдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын жишээн дээр ихэд одоо бүсгүйчүүд сайхан дээл хийж байна. Одоо сураараа тэр аргамж таны хэлдэг жүдэрногт хазаар зангидаж тэрүүнийг нөгөө бүтээгдэхүүн болгож өртөг шингэн гэж яриад байгаа шүү дээ. Өртөг шингэн. Тэрүүнийг борлуулж мөнгө болгож байгаа. Манайхан ч нөгөө арьс ширээ одоо нядлал тэгэл тушаадаг гэдэг ойлголттой. Тэгэхээр ер нь тэнд нэг жаахан гар хүрээл наад зах нь л арьсыг давслахад л тэр чинь өртөг шингэн гэж байгаа. Давслаад одоо ер нь ингэж хэлдэг шүү дээ. Манайхны басын зах зээл дээр ягаад арьс шир үнэ хөрөхгүй байна гэдэг ингээд асуухаар малчид маань одоо наадсах нь малаа гаргаад 2 цагийн дотор л тэр арьсаа давслах хэрэгтэй. 2 цагийн дотор давслаагүй нэг 24 цаг 2 хоногт л тэр арьс чинь өмхийрэл тэгэл юу ягаал өтмөт болол ингээл дулааны үлрэлд бол авах ямар ч шаардлагагүй болдог шүү. Авдаг байлаа ч гэсэн үн хөрөхгүй. Үн хөрөхгүй болчихж байгаа. Тэгэхээр тэрэндээ гар хөрч тэр өртөг шингээдэг. Тэр сайхан уламжлалаа одоо хажуудаа сууж байгаа залуу малчин, залуу хүүхдүүдтэй харуулж яадаг. Аав ээж нь арьсаа илтсэн, ээж нь тэнд утас ээрцэн сууж яадаг шүү дээ. Утас ээрцэн сууж байгаа тэрнийг хараад өсөж байгаа хүүхэд гэдэг бол тэрнээс санаа авч хөдөлмөрч болж идэг. Ерөөсөө тэр аав ээжийн хийж байгаа тэр сайн үйл, тэр хэлж байгаа сайн үгнээс хүн санаа авч идэг байхгүй юу? Тэгэхээр энэ ажил маань ерөөсөө энэ хөдөө тасалдах ёсгүй маа. Би ягаад энэний хэлээд байна гэвэл Монголыг авч явах яг нөгөө монголоор нь авч явна гэдэг тэр уламжлалын чи амин сүнс нь тэр малчин айлын гэрт тэр тулга тойроод байж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бүхнийг бид нар хийдэг. Одоо тэр өвөлдөө сая бэлтгэх тухай бид тэр ярьлаа. Цас суданд одоо бэлтгэх тухай ярьлаа. Зөвхөн тэр бэлтгэлээ хангах тухай ярьж гин гэдэг чинь л эргээл тэр хүүхдтэй хүмүүжил. Эргээд энэ амьдрал энэ малчууд маа яаж одоо хадгалж үлдэх вэ гэдэг энэ бодлого болж хуурж байгаа. Түүнээс биш одоо энийг их том юм болгоод ерөнхийлөгч орой өхөн телевиз дээр суугаад яриад байхыг одоо хэлдэггүй. Яг тэнд амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүсийн асуудал байгаа. Та бүхэн яриагаа төлөвлөгөө гаргах гэж ингэж хэлсэн. Би зүгээр ингэж бодоод байна. Ер нь бол одоо ингээд за 12 сар гарлаа гарах нь тийм ээ 12 сар маань гарна тэгээд 1 сар 2 сар гэдэг энэ өвлийн одоо гол хүүтэн за тэгж байгаа цагаан сар дөхөж ирээ тэгээд өнгөрөнгөт мал төлнө. Тэгэхээр дахиад нэг өвлийн 3 сарын асуудал байна. Мал төлөх одоо ингээд нэг боожих нэг дахиад 2 сарын асуудал байна. Энэ бүхнийг тооцоход ер нь тэр төлөвлөгөөг бол би нэг эх оны 5 сарыг дуустал төлөвлөгөөгөө гаргамаар байгаа юм. Тэгээ малчин нэг ногоо гараад нэг ногоо үнэрлээ тамир тэнхээ муутай малч орсон малчин нэг ногоо үнэрлээ тэгээд унаад байдаг шүү дээ тий. Нэг салгалж орж ирээл унаад байдаг. Тэгэхээр тэр үед яаж малаа юу яах вэ? Наад зах нь одоо энэ зарим газар бол шөлмөлөө хайдггүй тэр одоо тэжээл мэжээл рүүгээ хийгээд ингээд юу яагаад бүр ингээд замбаа шиг болгоод хүн нэг атга замбаа идээд ингээд өдөртөө сэг гэж байгаа юм чи малд нэг тийм юм өгчгээд таргу туулааныхаа тосыг хүртэл одоо цуглуулсан л байдаг шүү дээ тийм ээ. Адууны хомоо. Тий адууны хомоол байна. Тэр бүхнийгээ түүгээл тэгэл тэр юмтайгаа холиол ингэхтэл эргээл тэр малд чинь тийм одоо хүч тэжээл болоод байгаа. Гарын дор тэр хүч тэжээлийг бэлдэх маш олон боломжууд байгаа. Энэ боломжуудаа одоо ашиглаж яадаг цагаа одоо хийж яадаг цаг. Энэ бүхэн болвол одоо аминд орно гэж ярьдаг. Яг болгоон байхлаар нь твдэгтэй биш. Тий болгоон байхаар нь твдэгтэй биш. Наан бэлдэх.
цаг агаар байгаль орчин гэдэг бол өөрийнхөө тэр үзүүлдэг дүр үзүүлдэг одоо юм ордог тэр цас ордгороо л орно хүүтэрдэг юм хүүтэрдгээр л хүүтэрнэ хамгийн гол нь бэлтгэлтэй байх. Би тэр 100 их болсон газар бас явж ил байсан. Тэгэхэд яг ингээд нэг 10 км-ийн зайтай 2 айл байхад нэг нь хамаг малаа өхүүлсэн байгаа. Гэтэл нөгөө айл дээр нэвээд очихоор бэлтгэлтэй айл нэг ч мал өхүүлээгүй. Бүр нэг тийм тостаасан маягтай малдаа үсийн тавиад өгцсөн бүх юм байгаа. Одоо тэр маха буцлагсан, цайгаа чансан, хөлөрцсөн ингээд сууж идэг. Манайх яг уу энэ цаас энэ жил ийм боллоо, зудын гэлээ. Гэхдээ ингээд өмнө бэлтгэсний одоо хүчинд ингээд байж гэн гээд. Гэтэл цаат талд нь бүр бараг униа бүгдийг буулгаад төлцсөн тийм ээ. Ханаа төлцсөн гэр нь ингээд навсаагаад унтсан ийм байдалтай байж идэг. Тийм учраас тэр амьдралдаа арчаатай байх. Тэгээд түүнийг аваад тэр нэг жаахан байгалийн шалгарлыг даваад гарах. Ер нь байгалийн шалгарл гэдэг чинь хүнийг амьдрах ухаанд сургаж байгаа. Бас нэг юм салан задгаа тэгээд ингээ хэвтээд байдаг. Телевиз хараад хэвтээд байдаг нэг ийм юм бол ер нь бид нар бол багасгах хэрэгтэй. Байгалийн шалгарл гэдэг бол эм дохиог бидэнд өгч байна. Тэгэхээр тэр төлөвлөгөөг бол нэг 5 сар дуустал ингэж одоо гаргуул их зүгээр юм болоо да гэж ингэж бодож байгаа. Тэгээ бүх газараас судалгаа хиймээр байгаамаа. Хүн дээрээ нэгдүгээр судалгаа хий. Би түрүүн хэлсэн шүү дээ. Тэр одоо өндөр настантай айл гэдэг байна. Өвчин уужтай хүмүүстэй одоо юу байна? Жирэмсэн эмэгтэйчүүд юу байна? Өвдлөө зовлоо гэхэд хамгийн гол нь очих зам. Манайхан судалгаа хийчихэд яаж очих уу гэдгээ мартчихдаг. Одоо нэг сайхан юм бол холбоо барьдаг болж одоо бидний багад бол юу утас тэр сумын төв дээр чинь 3 утас байсан юм уу юу? Айл бүхэн утастай гарч ирээд утасдаг юу ч гэсэн холбоо барьдаг болж бас нэг унаа уншны боломж байдаг болж гэхдээ унаа унш байсан ч гэсэн нөгөөтг чинь тосоор явдаг, бензинээр явдаг, тэр нь одоо гацдаг, хөлддөг гэл янз бүрийн юм биш үү дээ. Тэгэхээр энэ бүхнийгээ яаж одоо хадгалж үлдэх үү тэр аккумулятор тэр одоо янз бүрийн юмаа гэр мэртэ оруулаад хучдаг барьдаг янз бүрийн даргууд бий. Энэ бүхэн дээр дандаа тооцоолсон байх хэрэгтэй. Тэгээ сум гэхэд тэр хэдэн хот айл руу очиход аль замаар явбал аль динжээр явбал цасан шуурдсан машинаар явхад дөхөөд очиж болох уу гэд ингээд бүх маршрут энэ юмаа дахиад нөөц энэ зүйлүүдэд гаргах хэрэгтэй маа гэж ингэж хэлээд байгаа. Тэгэхээр миний энэ ярьж байгаа яриа бол зөвхөн одоо малчтад зориулсан юм уу хэдэн орон нутагт амьдарч байгаа манай иргэд зориулсан яриа биш юм аа. Би энэ дээр хамгийн онцгой бас нэг хэлэх гэж байгаа юм бол хөдөө малчин айл ах дүүгүү одоо тийм малчин удмаас гараагүй хүн гэж бараг л байдгүй юм да. Хот суурин газар амьдарч байгаа улсууд. Тэгэхээр манай малчид бол сайхан буянтай ажил хийдэг улсуудаа. Сумандаа байгаа ах дүүдээ хүнсийг бэлдэж өгдөг, дөхүүлж өгдөг. Бүхэл юмаа малчид хийгээл байдаг. Аймаг руугаа явуулж ил байдаг. Хотод байгаа хүүхдтэй явуулж ил байдаг. Хотынхан 11 сард руугаа хамаатан садангаа таньдаг гэж байгаа юм те. Харин тийм яриа байгаа. Тэгэхээр одоо тэр хамаатан садан руугаа холбоо барьдаг цагаа. Би тэгж хэлэх гээд байгаа. Та нар хотод байгаа бол та нарын одоо хамаатан садан ямар нэгэн төрөл садан таньдаг мэддэг улсууд манай зарим нь одоо хотынхан чинь хөдөө айл дээр бас нэг хэдэн малтаа шин тэр байдаг шүү дээ. Тэр бүх газар руу холбоо байр. Ямар байна? Цас зууд нь юу болж байна? Бэлтгэл ямар байна? Тэжээл байна уу? Өвс байна уу? Нөгөө галаа төлдөг одоо тэр асаадаг барьдаг тийм зүйл байна уу? Одоо байхгүй бол энэ дэлгүүр мэлгүүрээс аваад тэгээд дөхүүлж өг. Тэр миний саяхан хэлээд байгаа тэр нүдний шилмэл гээл одоо хар шил хүртэх хэрэгтэй болдог. Тэр зүйлүүдийг дөхүүлж өг. Дулаан гутал хувцас илүү дутуу байгаа энэ хотод одоо та бүхэн өмсөхгүй байгаа. Үнэхээр одоо өмсөд бас нэг явчихаар тийм зүйлүүд байвал дөхүүлж өг. Одоо явдаг цагаа. Манайхан ч нэг цас ороод зуд болоод бүр ингэчний дараа л нэг бүгд хөдөлдөг. Тэгээ нэг баахан юм жоохон юм цуглуулдаг. Тэгээ цуглуудаа тэр сумын төвөөс цааш гарч чаддаг. Тэгээ тэрнийгээ тойроод нэг баахан хэрүүл болдог. Манай суман дээр л нэг баахан л одоо тусламжийн бараа ирсэн гэсэн надад хүртсэнгүү гэл ингээд тэрнээсээ болоод хэрэлдээл янз бүрийн юм болдог. Тийм учраас одоо ажилдаг цагаа тэр хүнхээр мөнгө төгрөг нэг хэдэн төгрөг мөгрөг хэрэгтэй байгаа бол одоо тэр хэдэн төгрөг мөгрөгийн шилжүүлдэг цаг. Иймэрхүү маягаар тэр тусалдаг тэр малчин айлууд руугаа хандах хэрэгтэй. Ингэж бид нар чинь дэм дэмэндэ гэдэг. Дээс эрчиндэ гэдэг. Ингэж л энэ одоо хүндрэлтэй цагийг хүндрэл бол байнга байна шүү. Бүх юм сайхан болдог тийм сайхан болцсон нийгэм асуудалгүй болцсон нийгэм гэж хаач байдгүй маа. Ямар ч өндөр хөгжилтэй оронд өнөөдөр тийм л байна. Тийм учраас энд бэлтгэлтэй бие биендээ тусалдаг сэтгэлтэй тийм аргатай байх ёстой юм. Тэгээд хамгийн гол нэг цагт нь одоо нэг твдэж явахад гэж нэг ярьдаг тийм ээ.
Тэгэхээр хүмүүсийг яг тавьдаад эхлэхийнх нь өмнө биш энэ жил бол нэлээд тавьдүү зүтгүү жил болох нь байна шүү. Одоо та бид нар мэдж байгаа энэ чинь илүү одоо өвөл маань илүү сартаа гэж яриад. Өвлийн дунд сар нь илүү байгаа. Өвлийн дунд сар нь илүү байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дахиад нэг сараар илүү одоо зүтгүү байх нэ. Тийм учраас хөдөө орон нутагт байгаа тэр малчин айл, ах дүү нар тэр улсууд руугаа одоо холбоо барай. Одоо тэр бүхэндээ туслаа. Энэ тухай санал санаачлагыг миний энэ ярианаас одоо санал сэтэл аваад одоо тэр аймгийн дарга нар нь яриа. Тэр хурлын төлөөлөгчд нь яриа. Тэр тойргоороо яваа. Оч. Тэр сумын иргэдийн хурлын төлөөлөгчд нь дахиад тэр хүмүүс рүүгээ оч. Сонгуулийн үеэр гэр-гэрлүүн гүйж очдөг шиг одоо энэ хэцүү үед явж очоо. Тэгээд асуу. Тэгээд тэр хүмүүст нь ямар туслам дэмжлэг хэрэгтэй байна. Ямар одоо тусал дэмжчих хүмүүс тэр хот сүрэн газар байна. Тэр хүмүүстэй нь холбож өгдөг энэ ажлууд наацх нь ийм сайн санаа хэлээд өгөхөр хүмүүс аяндаа тэр санаанаас санаа аваад ингээ хөдөлж эхэлдэг юм аа. Ийм байдлаар явах хэрэгтэй. Нөгөө нэг хэлэх гэсэн юм бол аж ахуй нэгжүүдийн асуудал байна. Одоо манай чин компани аж ахуй нэгж гэл одоо бүх зүйл байна шүү дээ. Тэгэхээр за малаа ингээ ширвэж нядлах хэрэгтэй байна. За ерөнхий заазлах нядлах энэ үйл ажиллагаа нэлээ ахиухан хийсэн дээр гэж ингэж хэлээд байгаа юм. Ер нь малтаа байж гэн гээд тэгээд нэг босоод ирсэн цасанд даруулсан. Одоо хотооныхын тал нь ингээд зуданд сүрчдэг юм байдаг шүү дээ. Хотоо малынх нь тэгжээснээс одоо мах болгоод одоо аршир болгоод наад зах нь гэртээ. Тэгэхээр суманда одоо ингээд оруулъя гэвэл суманд нь зойр хадгалах юм юу байна? Аймагт нь юу байна? Би хэлээд байгаа энэ засгийн газар аймаг сумдыг одоо тийм зойртой мах хадгалдаг боломжтой газруудынхаа тооллогыг одоо хий. Яг үнэн сайл захиа сав захиа сайл захиа сав захиа гэж улсын хэмжээнд одоо тэр томоохон зойртой газрууд юу байна? Тэгээд одоо аж ахуй нэгжүүдийн хувьд ч гэсэн яг махны үн бол одоо ингээд багасдаг ийм л үеэлдээ энэ жил бол их бага байгаа гэлээч маха одоо огт үнэгүй нэг төгрөгний одоо ашиггүй юм уу тэр мал нь хүж өргөдөж тэр цасцууданд одоо алга болсноос тэр хамгийн бага үнээр нь ч магадгүй борлжил байвал борлуулахын төлөө явах хэрэгтэй. Тэр мах шөлийг бэлдэх хэрэгтэй. Бид нар одоо энэ ураг шоошоог баахан мах гаргана гэж энэ засаг төрийн байгууллагууд ярьдгийн. Би энэ урд тойрт талын одоо удирдлага янз бүрийн улсуудтай уулзаж ярьж ил байсан. Тэгэхэд тэр хүмүүсийн хэлдэг нэг үг бол ер нь танахаас бол бид нар бодийн мах дотор үхрийн махал авах юм да гэж ярьдаг. Тэгэхээр тэр чиглэлийнхаа жишээлбэл бодийн мах бэлтчихэд басын засаг төр ажиллаад ийм одоо боломж гарах юм бол таны одоо тэр бэлдсэн зүйл чинь гадагш дотгош гарнаа. За наад захын тэр хот суурин одоо ер нь монголчууд чинь мах иддэггүй хүн гэж байхгүй байх. Тэгэхээр тэрлүүгээ нийлүүлнэ. Бүхэл талаа бодмоор л байгаа юм. Тэр одоо богийнхаа махыг бэлдээ. Дээрээс нь би нэг хэлдэг одоо намарчин сайхан махаа бэлдээд манайхан нэг сайхан борц хийдэг байсан шүү дээ. Заавал борцыг нүдэх биш одоо бэлдсэн махаараа борц хиймээр байна. Одоо тэртээ тэргүй дулаан болно, хавар болно, мах одоо юу яа нөр цохин одоо янз бүрийн юм болно өөрөд нь тэрнээс нь уртаад ер нь болж өгвөл нилээн хэсэг одоо махаараа борц хиймээр байна. Ингэж л ажиллавал зүгээр. Одоо би хүртэл манаахан хүртэл одоо бид нар нилээн хэдэн хонь аваад тэгээд тэр хоньныхоо махыг оруулж ирээд бууз хийгээд одоо манаахан жилдэл бууз хийгээ манай буузуудыг хүмүүс аваад идэх юм манай ойр дотныхан. Тэр улсууд цуглж ирээд бууз хийгээд буузаа худалдаал ингээл амьдралаа аваад ингээл тэр айлууч гэсэн хоолтой ундаа болж л байгаа байхгүй юу? Тэгэхээр 40-50-аар нь ингээд авахд бол тэр олон хоньны гэдэс тэр бүхнийг арилгаад тэр ах дүүнэр бүх хүмүүстэй хүргээд өгчөж जैन. Буузныхаа махыг шулаад тэр ясыг бас одоо тэр шаардлагатай улсууд нь өгчөж जैन. Үгүй ингээд амьдрчээ штэ. Тэгэхээр энэ айл өрхөвхөн ийм юм хийлдэ. Хот сүрэн газар байгаа. Заавал тэр одоо малчин айл малаа нэдлээд гаднаа хадгалдаг биш. Тэр малчтаасаа цуглуулж аваад тэр хүмүүсээ наазах нь бүтээгдэхүүн хийлдэ. Бууз хийн гэдэг чинь л бүтээгдэхүүн болчихж байгаа. Заавал үйлдвэртээ тушаахыг хэлэхгүй байгаа шүү дээ тэр чинь. Тэгэхээр тэр малаас ямар их одоо боломж гардаг юм бэ? Тэр толгой ширийг аваад хуухлаад нэг сайхан одоо хариуцлаад ингээд тавьчихсан байхад тэгээд дараа нь ингээд хүн энэ тэр авахд заавал тэр өндөр үн хөрөхгүй байж магадгүй л дээ. Болохгүй чадахгүй байгаа тэр улсуудаа өгчдөг. Ер нь олдож байгаа юм а хуваах тусам үрждэг гэж би боддог. Өгөх тусам өсдөг гэж би боддог. Миний одоо боддог бодол бол энэ л байдаг. Тийм учраас хүмүүстэй туслаад хамтарч ажиллаад ингэх юм болвол
энэ айл өрхийн амьдрал энэ боломжууд гарч ирнэ. Ингэж л амьдрдаг нийгмийг уг нь бид нар сонгосон юм байгаа. Түүнээс биш одоо дээрээс хараад бүх юм ирнэ барьна гэд ингээд суудаг нийгэм биш. Хүн өөрийнхөө амьдраад өөрийнхөө одоо тэр өмч хөрөнгөө зарцуулаад явдаг л ийм л нийгэм, ийм л одоо зүйл юмаа гэдгийг би хэлэх гээд байна л. Сая таны ярьсан дээр би бас санаа хэлмээр байна л да. Одоо нутгийн зөвлөл гэж нэг асар их хүч байгаа. Тий. Аймаг болгонд, сум болгонд л байх шиг байна. Хөдөөж хуу яамны саяхан нэг уриалга гаргасан малчитан туслын дэмжиж гэж. Тэн дээр бол би нутгийн зөвлөлийнхэн их хүч анхаарал хандуулах байх. Яг тий. Хөдөөнийхэндөө. Одоо энэ өчигдөр телевизээр би харж ил байлаа, баярлж ил суусан. Аль одоо нэг газрын сургуулийнх нь нийлээд малчтаа одоо хүмүүстэй туслая гэж ингээд уриалга гаргаад хамтарч ажиллаад ингээд явж байна. Ер нь тэр малчин хүнд хэрэггүй юм, хүнд хэрэггүй юм гэж байхгүй шүү дээ. Мал төлөлөхөд наазах нөгөө нэмнэ. Наазах нь төлийн уут. Элгэвч гэл юм байдаг. Одоо тэрний чинь юугаар хийдгүү нөгөө нэг одоо хуучин хувцс янз бүрийн юмар л хийдэг шүү дээ. Сайхан хайчлал ёстой нөгөө хэрэглэхгүй өмсөхгүй болцсон нөгөө өдөн зөдөн одоо янз бүрийн дулаан юмараа сайхан элгэвч хийгээ сууж явах хэрэгтэй шүү дээ. Зөвхөн тэр бэлтгэлийг бол малчин хангадаг биш, суман дээр байгаа айл бүхэн одооноос хийгээл хэд хэдэн элгэвч хийцэн. За хэцүү бол тэр малчиндаа өгье, энэ хүмүүстэй өгье. Хэцүү ядарч явахт нь заавал тэрнийг үн мөнгөөр үш тэгэл тэр олны одоо буян дотор оруулаад ингээл өгчих юм бол тэр их сайхан буян болно шүү дээ. Тэгэхээр тэр ажлуудаа одооноос хийж идэг. Ерөөсө хаях юм байхгүй түүгээрээ ингээд бэлтгэлээ хангах юм бол их сайхан явнаа. Тэгээд тэр нутгийн зөвлөл гэж байгаа. Нутгийн зөвлөл нь үйл ажиллагаагаа өрнүүлж ингэж ажиллах хэрэгтэй. Ингээд туслаад хүндрэлээс хамтдаа гардаг ийм сэтгэлгээтэй болчих юм бол бид нарт ямар ч хүндрэл тохиолдсон Монгол улс гараал явчих юм боломж байгаа. Нэгвэр хэлбэл хүнийхээ боломжн дээр, хүнийхээ хамтын ажиллагаан дээр суурилсан хамтрах сэтгэл гэдэг нэг юм. Тэр хамтрах сэтгэл, тус сэтгэл тийм ээ. Тэр юмн дээр суурилсан тийм л нийгмийг л бүтээх гэж яваад байгаа юм шүү дээ. Энэ нь ямар нэртэй ч байж болно. Зарим газар ч яг бай айтайхан одоо дээрээс нь зохион байгуулсан ч газар байна. За дараасаа өөрснөө ч санд сэтсэн газар байна. Тавар булаан бүлэг нөхрөлөл юулгэнүү бий болдог. За зарим газар болохоор нэгдээд өгөөч. За социализмын үеийн нэгдлийг байгуулах гэж байгаа юм биш. Та нар сэтгэлээрээ хандаад бие биендээ тусдамжтай яваач гэхлээр итгэлцэл муутай газар их байна. Тийм. Тэгэхээр зүгээр л айл өрхөөс л эхэлчмээр байна. Одоо энэ телевиз хараад сууж байгаа, энэ Орял телевиз, Малчин телевиз хараад сууж байгаа энэ хүмүүс, энэ үзэгчид энэ ярианаас сонсоод тэгэл бичид тэмдэглэж авал ийм зүйл ярьлаа. Одоо хэдүүлээ яри. Одоо бидний бэлтгэл юу илээ гэл тэр хүнээсээ л эхлэх хэрэгтэй. Тэрнээсээ эхлээл бидэнд хамгийн ойрхон боломжууд юу байна? Бидний ах トゥ юу илээ? Бидэнд хэн туслах вүлээ? Бидэнд байгаа өөрийн боломж юу байна? Одоо нэмж хангах юм юу байна? Гэл ингэхэд бол ерөнхийдөө бол цуглчна. Тийм үйл ажиллагаанууд яваад эхлэхээр тэр нийгэм, тэр сум, тэр баг, тэр хамт олон, тэр нутгийн зөвлөлч аяндаа хөдөлж эхэлнэ л дээ. Энэ жил бас ягаад жаахан ийм зүтгүү хэцүү жил болно гэхээр тэр одоо тэр өвлийн дунд сар илүү сар гэдгээс гадна энэ зүүн чинь 7 сард нэг айхтар халлаа тийм ээ. Зүүн талаас одоо би энэ дэлхийн цаг агарын уурын мэдээ харж байсан бүр CNN, BBC гэх тэр том телевизийн цаг агарын юугаар бүр анхааруулга яваад тэгээд тэр нэг Монголын талаас орж ир Улаанбаатар хүрсэн штэ. Хүмүүс санаж байгаа бол төв суурин газар байсан хүмүүс санаж байгаа бол нэг 7 хоног мөнч бэрх юм болсон. Тэгэхээр миний ойлгодгоор бол энэ цаг уурын цаг агарын нэг тийм харьцаа гэж байдаг гэж тийм ээ. Тэгэж 7 сард халсан бол 1 сар лугаа одоо тааш ярьдаг тийм ээ. 1 сар лугаа орж ирээд тэр хүүтэн нь тэр хэмжээний халалтын хэмжээтэй хүүтэн 1 сард одоо тохиох ч юм уу тийм ээ. Энэ дэлхий чинь бас нэг өөрийгөө тэр үед их халсан бол одоо нэг жоохон хөргөж авч гэдэг юм уу. Эндээ энэ одоо солилцоо байгаа. Шинжлэх ухааны үндэстэй юм шүү ерөнхийлөгч. Тийм магадлал их өндөр. Одоо ингээл дугургийн ямиг голоор нугалцж байгаа юм шиг. Тийм ээ. 12 цаг 6 цаг 12 сар тийм байна. 7 сар 1 сар гэж 1 сар гэж таарч байгаа тийм. Тэгэхээр энэ хуучин тоогоор бэлгийн улирлын тооллоор өвлийн дунд сар нь илүү гэдэг чинь 1 сар таарч байгаа. Тэгэхээр тэр илүү сард 1 сарын одоо дундаас ч юм уу хүйтнэрч мэдгэдхүйц чангарах тийм боломж магадлал бол өндөр байгаа гэж би бодоод байгаа юм.
За ингээд их сайхан одоо байлаа. Тэгээд энэ өвлийн бэлтгэл энэ сэдвээр ингээд манай Малчин Орял гэдэг энэ телевизийн улсууд Малчин гэдэг телевиз маань гараад бас нэг тодорхой чиглэлээр энэ олон хэвлэл мэдээллийн байгууллага бий болж байна гэж янз бүрээр ярьдаг. Гэтэл яг ингээд нэг чиглэлээр мэрэгшин гэж байна. Тэгээ нийгмийн чиглэл, нийгмийн энэ мэдээллийг авах, энэ мэдээлэл одоо хүргэх эн чинь маш их тийм буянтай ажил л да. Тэгээд энд одоо ийм телевиз гараад ингээд ажиллаад хөдөө орон нутгийн ард иргэд маань мэдээлэл аваад энэ мэдээлэл очоод ингээд хоёр талдаа ийм сайхан одоо үйлс бүтээж ингэж ажиллаж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ Малчин төмөндөө одоо байгаль цагуур хүйтэн болох нь хэцүү болох нь мэчин жил өвөл ийм хэцүү илүү сартаа гихгүйгээр хүн ямар хүн сандардгүй вэ гэхээр бэлтгэлтэй хүн сандаг. Яг үнэ. Морио бариад одоо уйдсан морины чөдөр нь одоо бүх аргамжаа нь одоо тасрахгүй хүн болвол маргааш би морьтой гэж бодно. А морио барьж уяагүй хүн бол маргааш одоо би яаж тэр айл руу явандаа хонио яаж хариулна гэж боддог. Яг тэрнтэй адилхан. Хүнсээ бэлтцсэн хүн бол заавал сандраа тэрнээс стресс аваад ах юм байхгүй. Аргал түлээгээ бэлтцсэн улсууд бол сандраад одоо стресс аваад бухимдаад ах ямар ч шаардлага байхгүй. Өөртөө толгомж байгаа зовлонгоо босд руу чихэд уурлаад ах шаардлага байхгүй юу? Өвс хадлангаа татаад ингээд автсан бүх төлөвлөгөөгөө гаргацсан айл бол энэ дээр сандраад ах юм байхгүй. Тэгээд тэр тусалдаг дэмждэг улсуудтайгаа ажиллаад бүх бэлтгэлээ хангачих. Тэгэхээр одоо нэг жаахан боломж байгаа энэ 12 сарын их тэргүй зарим газараас цас орон зарим газар дулаан байна. Яг энэ үеэр одоо бэлтгэлээ нэмж хангах энэ ажил хэрэгтэй шүү. Энэ бүхнийг одоо би хувьдаа одоо энэ та бүхэнд л үйлчлэх та бүхний энэ сайн сайхны төлөө зүтгэх юм хүн л гэж боддог. Энэ бүхнийг хэлэх ёстой гэж би ингэж боддог. Ингээд Малчин телевиз маань харин ч цагаа олоод тэгээд мэдрээд ингээд одоо надад урилга өгсөн явдалд их баярлалаа. За их баярлалаа. Эрхэм үзэгчдээ урилга ярилцлага нэвтрүүлэг энэ дугаартаа Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэгдэржийг оролцуулж үзэгч олонтоо энэ өвлийн цагаагаарын нөхцөлийг яаж хохирол багтай даван туулах вэ? Энэ дээр бид юун дээр анхаарах вэ гэдэг талаар ярилцлаа. Хүн хэлхээс нааш сандаггүй, цаас чичхээс нааш цоордоггүй гэж үгүй. Бидэнд ярианыхаа ихэнд ерөнхийлөгч маань хэлсэн мэддэг юм шиг санагдаад байж магадгүй. Нэрээ гүн чин тийм шүү дээ бид нэр тэгдэг шүү дээ гэж магадгүй. А гэлээ гэхдээ бид энэ маань байгаа билүү нэрээ. Өнөөдөр цацууд болоход тарган морь байгаа билүү? Номхон тэмээ байгаа билүү гэдгээс эхэлж. Дөрөөн сур бүтэн байгаа билүү? Мордоход дөрөөн сурмын тасарчихгүй байгаа даа гэдэг. Энэ жижиг юм шиг мөртлөн энэ амьдралын яг үнэн бодтой зүйлийг бид нар айл болгон хүн болгон одоо нэг эргэж тооцож төлөвлөж байх хэрэгтэй болж байна гэж ингэж ойлгож байна. За танд манай үзэгчдэд хандаж энэ сайхан үнэтэй зөвлөгөө өгсөн явдалд маш их баярлалаа. Танд ажлын амжилт сайн сайхныг бүх үзэгчдийнхээ өмнөөс хүсэн өрөөё. За их баярлалаа. Өвөл нь үнэтэй сайхан байх болтугай гэж ингэж өрөөё. За өрөөл оршоо. Тэнгэр унших эрдэнэ гэж. За тайл өччих ёстой ном байна л да наач яриш. Тэгээд энэ малчтад зориулсан гарын авлага. Тий. Энэ үнийг би их баярлалаа. За их баярлалаа.